Нэг өдөр би ажиллаа хийж суужгаад ягаад ер нь яг дуртай киногоо хүмүүст яриад өгч болохгүй вэ гэж бодлоо. Тэ мэдээж би Баатрах, Red Burger эдрийг бол гүйцэхгүй л дээ. Гэхдээ why not? Миний хамгийн дуртай кино бол юу? Netflix-ийн юу гэдэг кино. Who are you? You. No, not me, you. Yes, I am you. Just answer the damn questions. Who are you? I have told you. Юу цуурлан Caroline Kepnes-ийн юу нэртэй романоос сэтгүүлсэн. Энэхүү киноны жанр нь psychological thriller, драма ба романтик харилцааны toxic харилцааг гүнзгий харуулсан байдаг. Энэхүү киног IMDb дээр 7.6 орчим рейтингтэй бөгөөд олон хүн зурлыг сэтгэл татам, сонирхолтой өрөмц зан чанарын дүрслэлтэй гэж үнэлдэг. За тэгээд кино руу орцгоё. Энэ бол манай киноны гол дүр Joe Goldberg. Тэр Нью-Йоркт дах нэгэн номын дэлгүүрийн энгийн менежер. Гаднаас харахад их даруухан, ухаантай залуу. Гэхдээ энэ өдөр түүний хувьд энгийн өдөр биш. Нэг өдөр дэлгүүрт нь Beck гэдэг охин орж ирнэ. MFA-д сурдаг, зохиолжуулах мөрөөдөлтэй. Beck номын талаар асууж тэр хоёрын хооронд багахан харц солилцоо үүснэ. Joe тэр мөчөд л дурлцглаа гэж боддог. Пүү, бүр гаалгаал. Чи дугаарыг авсан юм уу? За, ингэж л нэг хаач баймааргүй хайрын төв эхэлж байгаа. Орой болж Joe гэртээ ирэхэд хөршийнх нь хүүхэд гадаа сууж байдаг. Энэ хүүхэд бол Paco. Paco-гийн гэрт бүр баахан хэрүүл зотон болоод байгаа мó яагаад байгаа гэрт чинь гэд асуухад Paco манай ээж ах хоёр зүгээр ярилцж байгаа мó гэл нэг тэмгийг илэг хүүхдэд. Энийг сонссон Joe түүнийг өрөвцөндөө хоол мөгдөг. Joe Beck-ийг сонирхол зогсохгүй түүний сошиал медиаг ухаж эхэлнэ. Мэдээж бүтэн нэрийг нь мэдж байгаа учраас амархалтна шүү дээ. Бас зүгээр ч нэг зургийг нь харж өгөхөрдөх биш. Амралтын өдрөөр юу гэдэг, хаана амьдардаг, сайн найзуудынх нь хаягийг нь олж хойноос нь дааж эхэлдэг. Энэ хэсгээр киноныг зүйлийг маш тодорхой харуулдаг. Бид сошиал дээр өөрсдөө л бүх мэдээлэл өгдөг. Beck-ийн эргэн тойрны найзууд их баянч. Beck тэгж их тусламж авах дуртай биш байдаг нь нэлт. Энэ бол түүний сайн найз Peach. Түүнд их анхаарал тавьж халамжилдаг нь харагддаг. Түүний гэртээ арх хүртэл нь Joe дагаж байтал өө хүлээгээрээ Beck. Энэ хэм бэ? Beck-ийн амьдралд Benji байдаг байна. Beck-тэй on off тодорхойгүй харилцаатай. Хуурдаг, хариуцлагагүй залуу. Joe үүнийг хараад би түүнээс илүү хүн гэж өөртөө хэлж байтал. Яг энэ мөчөд Beck Benji хоёр дотн харилцаа үүсгэж эхэлдэг. Окей. Дотн харилцаа дуусч гинэл Benji гарч явахад Beck өөрийгөө хангаж эхэлсэн чинь Joe Beck-ийн гэрт орж түүнд тусалж байдаг. What the fuck? Sorry, энэ төсөөлөл нэч. Энэ өдрийн орой Joe гэртээ иртэл Paco өдөндөө Joe өгсөн номыг бараг л дуусгачихсан байдаг. Үүнийг хараад Joe өөр ном олж өгөхөөр ажлынхаа зойрны өрөөнд оруулж ирэн шилэн оргоо харуулдаг. Joe Paco хүүд хуучин номны талаар ярьж байхдаа түүний энэ номны талаарх мэдлэгээ аавс авсан гэдгийг бид мэдэж авдаг. Эргээд гэртээ иртэл Paco-гийн ээжийн найз залуу Ron миний найз өхний хүүхдээс хол бай. Уучлаарай. Тэр гадаа байсан. Гэрт чи асуудал үүссэн байсан болохоор чи хайшаа. Тэрний аав юм уу? Ямар гейц сайхан сэтгэлтэй залуу вэ? Би чамайг юу одоо яваагааг чи мэддээ шүү. Хэрвээ чи түүнээс хол байхгүй бол би чиний нүдийг ч ухаж гаргана шүү. Гэт Joe-д дургу байгаа нээлттэйдэг. Маргааш өглөө Joe Beck-ийн гэрт засвар хийж байгааг мэдэж. Beck чи хаалхан онгорхоо үлдээсэн юм уу? Би найз залуу нэ гэд гэрт нь орж түүний эд зүйлийг сонирхож эхэлдэг. Агуу зөрөгтэй байгаа шүүс. Энэ үед Beck их сургуулийнхаа профессор Paul-тай уулзаж өөрийнхөө зохиолын талаар шүүмж сонсдог. Профессор Paul Beck ер нь бол зохиолч их муулсан байна. Гэхдээ яг дөрөвдгийн орой уулзаж орой сайхан тий ярилцъя. Тэгээ магадгүй зохиолынхаа талаар санаа зовхгүй ч болно гэж байдаг. Түүнийг арай өөрөөр харж байгаа нь л дээ. Joe энэ үеэр түүний лаптоп дээрх чатуудыг харж байтал Beck гинэт ороод ирдэг. Joe 0-ийн өрөөнд орж нуугдсан байсан ч Beck 0 руу орж усанд орох гэж байдаг. Азар түүний найзууд дуудаж түүнийг яарал усанд орохыг нь боловлж чаддаг. Joe Beck-ийн араас дагаж ирээд Beck нэг л сэтгэл дундор найзуудтайгаа байгааг нь хараад түүнийг орхиж яваад метроны буудалд иртэл. Beck ууж байгаа тасархын алдаад болчихсон. Арт нь метроны зам руу унчихдаг. Яг метро ирж дайруулах гэж байхад нь Joe аварч чаддаг.
За ямар тач Бек Жо хоёр ингэж нэг юм олддог. Бек бас хөөрхөн би байнга ингэж харагддаг шүү л гэдэг. Жо түүнийг хөргөж өгөх замдаа нилээн дотносож байтал Бенжи гарч ирж түүнийг авч явах гэхэд Жо түүнийг утасныхаа дугаарыг өгөөч гэхэд Бек утсаа алгуулгасноос аян зардаг. Тэгээд тэд мэйлээ солилцдог. Гэвч түүний утас Жовд байдаг. Урт өдөр өнгөрсний дараа Жо гэртээ иртэл Пако түүний өгсөн номыг Рон юм болгочихсон гэд уйлаад гэрхэн гадаа байж байдаг. Түүний номын хавцыг нөгөө зайрандаа засдаг. Маргааш өглөө нь Бенжи Жовтэй мессежээр харилцаж түүнтэй уулзахаар болдог. Тэр хоёр найрсгаар яриа өрнүүлээ гэж бодож ирсэн Бенжигийн гарт барьсан биернүүдээс харж болно. Гэтэл Жов түүнийг зориныхоо өрөө рүү авч ороод "Хөөе, залуу минь би бодохдоо" Бек Жовийн номын дэлгүүрт ирсэн байлаа. Түүнд бэлэг гээд ном өгч тэр хоёр дараа кофе ууцгаах уу гээд бяцхан болцоо тавлаж дурлалын хамгийн гоё хэсэг дээрээ явж байлаа. Одохгүй уулзъя Жов. Одохгүй уулзъя Бек. Гэвч энэ үеэр түүний яг доод давхарт. Гой чи буруу нэ барьсан байна. Окей. Тэгээгүй. The last nice guy in New York. Бенжи уурлаж айж "Чи солиотой юм уу? Намайг одоо яг эндээс гарга" гэж хашгирч эхэлнэ. Жо харин тайван, хитрхи тайван. Бенжи түүнд мөнгө өгье. Чи намайг гаргачих гэж хэлсэн ч Жовд мөнгө хэрэггүй чийж би ч мэдэж байгаа. Ингээд чи юуны төлөө ингэж байгаа? Мөнгө. Үгүй. Чи тийм ээ. Чи чин тэр Бекийг авардаг нөхөр шүү дээ. Байц. Чамаа Жими бишээ. Чи чин Жо шүү дээ. Чи Бекээс болж намайг ингэж байгаа бол тэр миний найз хүн бишээ. Чи түүнийг авч болно шүү дээ. Ингэж чи бүр аа. Хэлэх зүйлээ болгоомжтой хэлээрэй дээ. Чи намайг тэр навшийн гүйнэгээр Бекээс болж энд түгжиж болохгүй. Хэрвээ гарахыг хүсвэл чи миний хүссэн болгоныг хий. Бек шинэ утас авсан. Жовд Бекийн хууч утас байгаа учраас бүх чадварыг нь алхам дотомд л ажиглаж тохиромжтой мөчөд түн рүү мэйл бичиж яриа уддаг. Тэд кофе уун ярилцсан инээ. Бек Жовыг ямар илтэйг сонсож чаддаг залуу вэ гэж харж эхэлдэг. Жов бол яг л Бект зориулсан бүтээгдэхүүн шиг л ажиллана. Гэхдээ энэ бүхний цаана Бенжи шилэн оргонд сууж байгаа. Өө нэрээ тийм. Бенжи хар тамхины хамааралтай юм байл шүү. Тэгэд Бенжигээс хэрэгтэй мэдээлэл авахын тулд Жов түнд хар тамхи хөвгөн утсыг нээтэл пассворт нь өөр охины нэртэй. Дээрээс нь алдсансан баахан зураг ноттой байдаг. Мэдээж Жов Бенжиг үхээгүй. Алга болоогүйг мэддэхийн тулд түүний зургийг пост өчдөг. Бенжи Жов Бенжигээс Бекийн талаар мэдээлэл авах гэж оролдоход "За Бек ойрд профессор Полтой нэг л эвгүй байгаа. Оо тий. Тэр яг одоо профессортой уулзах гээд уруулаанаар бодчихсон зав арах гэж байгаа. Би явах хэрэгтэй бол. Битгий яваач. Би өлсөөд штэ." Жов Бек тэр очих үед Бек профессор Паулыг бидээ хүргэлгүй түлхээд өнгөрдөг. Дараа нь тэр хажуу судалт байгаа Жов руу ярьж түүнийг хүрээд ирэхийг хүсэж уулздаг. Тэд ажгүй яриа өрнүүлж багч болов татнасдаг. Гэвч Жов дотроо ингэж боддог. Чи яагаад намайг дуудсан бэ? Бенжи шилэн хоргон дотор. Жов Бенжиг суллах талаар бодож эхэлдэг. Хэрвээ тэр үнэхээр ухаар бол яах вэ? Хэрвээ би түүнийг явуулвал гэхдээ Бенжи өөрийгөө мөрнө. Буруугаа хүлээхгүй. Жов дорд үтсээр. Жовын толгойд нэг бодол орж ирнэ. Зарим хүмүүс өөрчлөгддөг. Гэхдээ тэр түүнд сонголт өгдөг. Жов түүнд 3 аяг гаргаж тавиад "Аль нь home soda вэ? Зөвийг нь сонгуул эндээс гаргана" гэж хэлдэг. Бенжи амсч үзээд "Би үнэхээр мэдэхгүй байна" гэдэг. "За та хэд бас сонгоод үзээрэй. 1 үү, 2 үү, 3 үү? Эсвэл аль нь ч биш үү? Бүр эсвэл бүгд үү? За 5 секунд өгье. 5, 4, 3, 2, 1. Бенжи алиг нь ч биш байна гэдэг. Гэвч бүгд home soda байж. Бенжи уурлаж хашгичж түүнийг хараадагч эцэст нь гуйж түүнд туслая. "Би чамд хэрэгтэй. Бек чам шиг хүнийг зүгээр л өнгөцгөн байлгаж л байдаг. Тэр өөр мэдрэмж төрүүлэхээр залууг хүлээж байгаа" гэж байдаг. "Тэр чамаар тоглоод байна Жов." Бек Жовыг Пичийн үдшилтэд хамт очие гэж урьсан.
Гэхдээ үдшилтэд очоод л Жовыг үлдээгээд өөр тийшээ явсан. Бенжигийн хэлсэн бараг үнэн болж таарлаа. Жо үдшилтэд очоод нэг хэсэг баг хахтаа уншиж байсан намаа уншиж байлаа. Тэгтэл Пич гарч ирээд байт. Бараг л төгс цагтаа чи гарч ирлээ шүү гэж хэлээд яв. Жо дахин дээр зогсож байтал Бек ирж ярилцаад гарах гэж явж байтал Мэдди Джонсон гээд нэг хүн Жо энэ чи юу? Чамаас хойш Кэндис алга болсон. Гэхэд би түүнтэй аз жаргалтай байна гэж бодсон ч тэр өөр залуутай яваад гисэн гэж байдаг. Тэгээд тэд садалцгаач Жо гэртээ иртэл Пако хөө байдагтаа л байж хахад Жо түнд Пичийн гэрт байсан номыг гусчихсан сайхангаар Пакод өгчдөг. Пако би авч чадахгүй нэ гэтэл Жо Рон мэдгээд байвал чи нойлынхаа өрөөний дээдлийн дүүжинд хаазыг айлт өргөхөд нэг хэсэг байгаа. Тэнд номоо нууж бай гэд өгчдөг. Жо хидоног гэртээ амарч байгаад гинтл Бенжиг марцснаа санаа түн дээр очтол. Чи намайг энд орхио явсан. Чи намайг үхэх гээд үлдээсэн. Бек профессор дээр очиод та хэрэг миний дүн гаргахгүй бол би өөрөө чинь бусад хүмүүст хэлнэ гэж сүрдүүлдэг. Энэ ч амжилттай болсноо хэлэх гэж өөрөө явдаг. Тэр үед Бенжи Жод нэг зүйл хэлдэг нь чи намайг гаргаж явуулсан ч өөрийг чинь матчихна гэд итгэлгүй байгаа бол надад нэг зүйл байгаа гэд өөрийнхөө санамсаргүй хүн алсан бичлэгээ өгдөг. Магадгүй Бенжи гаргачихвал бас нэг зүйлтэй л үлдэж. Бек Жои номын дэлгүүрт ирээд түүнтэй үнсэлцдэг. Бенжи чи авсан уу? Тэр видео чиний хүссэн латэ. Тийм ээ авсан. Yes. Ашгүй. Одоо чи намайг гихтээ тэр тэглэж хангалтдаг байх гэж бодож байна. Бас наадах чинь Бекийн төлөө. Гээд хэлж дуустал Бенжи сан болоод унаад байдаг. Жов түнд самрын тос өгсөн байх. Мэдээж Бенжи харшилтайг мэдсэн болохоор өгсөн. Ямар тач тэр маш олон зүйлсийн талаар бодлоо ярьсан. Гэхдээ самрын тосны харшил үнэн байсан. Гээд түүний утсыг өөрийн мэдих газар хадгалаад энэ хүү киноны 2 дугаар анги дуустдаг. За би яг дөнгөж сая яг киноныхоо яг ингээд бичиж авсан ингээд скриптээ уншаад дууслаа. Тэгээд яг эдитэлж үзег байна. За тэгээд яг ямар хөө болсон бол гэдгийг би яг одоо би яг сайн мэдэхгүй байна. Тэгээд янз бүрийн тийм юм хэлмээр комент бичмээр байгаа хүмүүс битэрээ би аягүй сайн хүлээж авнаа. Баярлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.